За hi guys, өнөөдрийн бичлэгээр King of Heroes-ыг авах гэж үзэх болно. Тэгээд King of Heroes-ыг төрүүлэхийн тулд надад бидэнд Divine Grail хэрэгтэй заяа. Тэгээд Divine Grail нь болохоор 3 брок эсвэл хэрэгтэй заяа. Тэгээд брок эсвэл нь болохоор slime-аас олдог. Тэгээд брок нэг цаглаад тэг нэг цаг грин тлээ 47 авч байгаа юм заяа. Дутх юм бол тэгэд дахиад бас грин тлэн тэг юу ч юм бүгдийг ингээд Divine Grail ингээд болчихсон. Энүүгээр л боссо төрүүлт шүү дээ. За ингээд дуусч байгаа байна. За одоо л хамаг лакуудаа зүүн. За миний рейс ман лак борн байна. Тэгээд юу вэ? Рейстэй юу болж дэмэж л болж. За болгосон. Улак нэг лак толч байгаа. За. Одоо л ингээл зөвхөн технээс нь юу хэрэгтэй гэдгийг харъя. Энд байгаа шүү дээ. Яг хөшөө бодсон зогсчихдаг. Тайтл нь хэрэгтэй юм байна. Golden King гэд. Тэгээд ийм хэрэгтэй юм байна. За тэгээд энэ бичлэгээрээ бол авчихгүй гэж магадгүй. Тэгээд дараагийн энэ бичлэг part 1 2 гэж явах болно. За тэгээд энэ part 1 байхаа. За тэгээд бай. Дуу санааснаа Divine Grail маань. Намцтай энэ баг бүрэн болцсон байхгүй. Golden King-ийнхаа тайтл авна. Тэгээд Throne Remnant 12-аас 11 авсан. Тэгээд Ancient Shard зугаагаас 2-ыг авсан байгаа юм байна. Golden Essence нэг ч унаагүй юм байна. Phantasm Core надад байгаа юм байна. Хамгийн ховрын дон. За энэ удаагийн бичлэг part 1 маань гэж дуусчаан байна. Тэгээд part 2-оор нь нэлээд авах гэж яваад авчих бах. Тэгээд үзсэнд баярлалаа. Тэгээд жоохон арай л бэнхэн бичлэг болчихлоо. За тэгээд part 2-оор уулзъя. Bye.